болоод үндсэн сагсамгийн одоо олон тэмцээнүүдээс учраас амралтаасаа эргэж ирээд нэг бүр тэгээд тоглолтод орж оны тоглолтын эхний оноо Батцоожийн болор эрдэнэ авлаа. За хурдан довтлогоо ариун цэцэг за дундын зай шидэлтийг хамгаалагчгүй юм шиг шидлээ. 5 тэг явсан уушаа гараад өгсөн болор эрдэнэ донны зэнд довтлоо номжталсан. За ямар ч асуудалгүй л довтлоо 5 секунд үлдсэн ариун цэцэг за зүүн жавчнаа шидсэн холын зай шидэлт амжилттай болсон 11 тэг нэмэн донны зэнд довтлоо номжталсан. Нэмэн шидэлт номч болсон ч 2 тогломжийг болор эрдэнэ үсгээд 2 оноог авч байна. Багийн 13 тон 13 Жэвэрсэн баруун дээрээ орсон довтлоо амжилттай нэгний шидэлтийг хийгэр боллоо. Багийн 4 тон алсан. Болор эрдэнэ хөвчүүлээс нөгөө болор эрдэнэ өгсөн доош өгсөн амжилтыг ариун цэцэг 2 оноо олгож байна. Дөрвөлээ гарч ирсэн. Энийг бол оноо олох хэрэгтэй. Довтлоо номчтой нэгний шидэлтийг Жэвэрс хийгэр боллоо. Довтлооны үлийг эхлүүлсэн ариун цэцэг довтлоо оногт алсан. Болтоогүй байна да. Жефферсон Нарангойнуудаа холын шидэлтийг үүсгэсэн Нарангойгийн шидэл амжилттай болсон багийн 10 тоноо. Жефферсон талаад өгсөн амжилт Нарангой 3 онооны шидэлтний амжилттай болсон. Нарангой багтаа 3 оноо. За байв шидэнд болор эрдэнэ Нарангойгийн шидэлтэй хариуг орсон. Мөнгийн тоолонд 2 дахь удаага шидэлтэй амжилттай болгож байна. За нэмэн хүний илүү алтуудад байгаа шүү. Цаана заяа суулгасан холын зай шидэлт. За хоёр багийн холын шидэлтээр буудалцаа тэхэллээ. 1 минут 15 орчим секундын хугацаанд тоглолтын эхний үе дуусна. Үлдсэн байгаа довтлоо онортой болсон. Хамгаалалт бас байрлал эзэж амжсангүй те. Ингээ алдцаа. За хуулан шидэлгээ хурдан байна да. Хурдан толгонд гараад ирсэн. Дулгаан амжилттай. Довтлоонд болор эрдэнэ рүү гараад ирсэн. Болор эрдэнэ Жефферсны эсрэг за өөрийнхөө үндсэн довтлоо хийлээ дээ. Ялангуяа тэр 90-ад оноос олон жил дараалж улсын чемпионат тэмцээнд бол төрүүлж исэн. Ийм багийг энэ жил төрүүлж исэн шүү дээ. Амазонсын 3-3 багаас бол тоглосон хулангийн холын зай шидэлт амжилттай болсон багийн 29 дахь оноо тооны зөрүү дахиад өгсөн. За хүний илүү гараад ирсэн ардаа үлдээсэн довтлоо оногтой болсон. За яалтчгүй будагтай талбайд хүний илүү басан. Гэличон ямар гоё дамжуултыг өгсөн бэ. Болор эрдэнэ самбардаар бариалсан байсан. Болж байна. Донны зай шидэлт оногтой болсон. За Амазонсын хувьд бол одоо олон улсын тэмцээнд ч гэсэн Амазонсын довтлоо 2 эсрэг 3-аар гарч ирсэн. За өөрөө ойлгийн аргалаа довтлоо амжилттай болгож чадлаа. Онлоотри хулан. Өөрөө 2 тогломжийг үүсгэсэн хулан энэ суларчлаа. Холын зай шидэлт. Зэрэгтэй орсон багийн 38 дахь оноо болсон Эрдэнэчлэгүн дасгаж болгож. Хадааны тоглолчийг үлдээсэн шүү. Хүний илүүтэй гараад ирсэн. Сов суул урт насангийн холын зай шидэлт амжилттай болсон багийн 46 дахь оноо чадлаа. Зөрүүд орсон хөөргөө самарцсан довтлоо номжтой болсон. Инх туул 2 оноо авах үед Улаанбаатар Амазон сувгаас бас тлом. За пикнер бол яваад доор довтлоо амжилттай болсон. Шүрэн цэцгийн тоглолт ихний 2 оноо болж байна. Болор эрдэнэ шууд шидсэн шидэлтний оногтой болсон. Эхний хагасыг болор эрдэнэ 3 онооны шидэлтээр хааснаар өндөр Гэличваа доош өгсөн болор эрдэнэ довтлоо оногтой болсон. 2 оноог Амазон сувг авч шаардлаа. Дуршаа хүн гараад ирсэн довтлоо оногтой болсон. Ариун цэцэг 2 тоглолт Гэличваа үүсгэсэн. За түрийн тоглогч болор эрдэнэ 2 оноо авч байна. За Амазонс ч одоо 2 болор эрдэнэ Жефферс орж ирсэн байна. Баасан дотор орно. 3 онооны шидэлт нь оногчгоос 2 тогломжийг үүсгээд довтлоо оногтой болсон. Нэмэр эрдэнэ 2 оноог багтаа. За нүүрний шугам дагаж ороод залсан Гэличваа холын зай шидэлтийг Жефферсны өдөөс гүйцэтгэсэн амжилттай болсон. За Чоны хамгийн гол үнцэн доор болор эрдэнэ нэмэр эрдэнэ эсрэг бөмбөг дуудсан. Болор эрдэнэ шохожороо довтлсон довтлооны амжилттай болсон багийн 60 дахь оноо болж байна. Чиглэлээс тооцсон. За болор эрдэнэ энэ удаа 100 хэрэгсэн довтлоо нэмэр эрдэнэ эсрэг 2 удаа ингээд боллоо. Болор эрдэнэ Хулангийн холын зай шидэлт дахиад амжилттай болсон тооны зөрүү бүр холдож байна. Ер нь л нэг хурж байгаа удаан хийдэг юм а хийхгүй ч юм уу те. Яалч юу нэг тийм ядартай болоодсон. Улаанбаатар Амазонсын довтлоо Эрдэнэбагийн дундын зай шидэлт амжилттай болсон. За Улаанбаатар Амазон Алтаодогийн довтлоо гоё алдсан да. Довтлоо номжтой болсон. Жефферсон 2-1 авч чадлаа. Ямар гоё довтлоо хийж байж Жефферсон.
Ариунцэг. За Ариунцэг. Шүрэнцгийн өдөөс хол. Үе ихний дотоог цэцгэн багасан. Доор дамжуул тэрээд 2 оноолж байна. Нэмээд алдаа юм байна. Шүрэнцэг. Юм байна. Номын дотоогоо алдцсан. Джефферсонтэй 2 боломжоор үзэлээ. Ямар юм хамаагүй болж байна тий. Доор дамжуул Эрдэнэмаа ямар гоё дамжуултууд явж байна. Болдор Эрдэнэ трийг нь 2 оноолглоо. За тоглолтын эмнэлэг ерөөхдөө буучинаа л гэж Бодлоо. Гэличон дундаас хамгаалчтай шийдсэн шийдэлтэй амжилттай болсон. шийдэл нь онооштой болсон. За ер нь бөмбөг 3-4 дамжуулчихад. За бөмбөг таслагдсан. Джефферсон. Өрнөдөө. Тэр дөрөв дотлох боловч харсан үедээ дотлж байна да. За Amazon-ийн энэ дамжуултууд үнэхээр гоё болж байна. Довтлогоо шилжиж байна. За 2-9 дөрүүлээ гарч ирсэн. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Нарангоо бөмбөгийг авч чадсан. Гарсел засгалжуулж бас нэлээд сэтгэл дундуур байна да. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Багийн 44 дэх оноо. Жижиг алдаа гаргах юм бол тохой бүрдэн тоглогчтой бол гихүүдөө зэмж гарч байгаа. За тэгэхээр бүр тайм аут. Энэ юурээс гаргасан байсан 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Урт насан. За энд 2 дахь боломжийг инх туул үүсгэсэн. Яаж ч нурууны зөрүү доор үүсчлээ. За инхлэн гэж хоор харагдаад байгаа шүү. Нарангоо. За өнөөдөр Нарангоо Боконоогоо бүгдэлбэн гаднаас авлаа да. За атсан гэрсэн ядсалж боловч. Уур довтлогоо урт насан гараад ирсэн довтлогоо амжилттай нэмээд алдаатай. Нөнгийн алдаа. За эрднүүдийн довтлогонд Нарангоо хаалт ийсэн. Бямбжаа. За довтлон өсөрөө хаалт довтлоод босглаа та Amazon. За ингээд үзэгчдээ 90-50 харьцаатай Улаанбаатар Amazons баг Алтан бод багийг 40 онооны зөрүүтэй булгаа авлаа. Ингэснээр Улаанбаатар Amazons багийн хожигдлгүй цуврал үргэлжлэхээр болж байна.